Тэгээд ингээ хараад үзэх юм бол Warren Buffett байхгүй байсан юм бол ковидын дараа зүгээр Microsoft янз бүрийн тэр Magnificent Seven, Nvidia гэх мэт компани руу хийсэн бол Berkshire Hathaway бүр ингээ тэнгэр рүү явах байсан байхгүй юу. Гэхдээ ингээ хямны үйлдвэр, Lazны үйлдвэр ингээ Coca-Cola тэгээд нөгөө өнгөрсөн 100 хуучны зурагт үздэг, утсаараа ярьдаг, интернет, мэйл хаяг надад байхгүй нөгөө бүүмерийн хөрөнгө оолт хийж тэгээ сууж исэн байхгүй. А тэгээ 2018, 19 онд нөгөө доор байгаа хүмүүс ингээ ядахсаар байгаа за болоо өгөн гэ шахсаар агаад Apple хөрөнгө оолт хийсэн. Berkshire Hathaway заа. Apple хөрөнгө оолт хийгээгүй байсан бол Warren Buffett-ийн ингээ домгийн нэр хүнд бүр ингээ хог болох байсан. Тийм учраас хоёр талтай шүү. Микрофоны асуудал шийд. Нэг жоохон цөөрөлдөд байсан хүмүүс ийм гоё микрофонтой болчиход цөөрөөд. Let's go. Өнөөдрийн дэлхий ба мөнгө шоуны дугаар тавтаа морил. Шоу. Үнэ. Шоу. За. Тэгээд өнөөдрийн дугаарыг би нэг одоо quote-оор нэг алтартай хүний хэлсэн үгээр эхлүүлмээр санагдаж байна. Энэ ямар үг юм бэ гэхээр Нобелийн шагнал хожиж исэн эдийн засагч Саймон Кузнец гэдэг хүний. Окей. Дэлхийд дөрвөн төрлийн эдийн засаг байдаг гэж байгаа. Хөгжиж буй, хөгжингүй, Япон, Аргентин. Тэгээд яг гоо эндээс бол нөгөө Японы эдийн засгийг өнөөдөр яриа гэж бол бодлоо. Аргентин яг алдартай юм бэ гэх юм бол дандаа дампуур дандаа дампуурдаг ингээд мэнда мөнгө зээлээч гээл цаансараа ингээд танихгүй юм шиг те ингээд 3 жил өнгөрснийхэн дараа ингээд зээлэ марцсан. Мэнда дахиад нэг гээл өмнөх зээл юу чи юм бэ гээл ингээд танихгүй болоо яадаг те. Гэтэ одоо ер нь Аргентины зах зээл арай тогтчорч явах шиг байна те. Шинэ Хавьер Милегийн доор. Яа харъя. Ер нь бол улс соёл, цус, дадал зуршил, улс төрийн систем нэг өөрчлөгддөг юм аа. Япон бас яг адилхан. Чи одоо Япон ярих гэж штэ. Япончууд 600 оноос 870 он хүртэл заяа. Тултал нь одоо баг 1000 гаруй жилийн өмнө заяа. Амар тултал нь мөнгө хевлээд заяа. Тэгээ яасан бэ гэх юм бол 900 оны үеэр Япон өөрөө зоос гаргахаа болсон. Өөрийнхөө мөнгөө хэрэглэхэ болсон. Яг гэх юм бол ард түмэн маань өөр Япон улсын өөрийнх нь гээд гаргаж байгаа мөнгийг хүлээж авахаа болсон. Тэгээд Япончууд юу л шилжсэн юм бэ гэх юм уу коко систем рүү шилжсэн. Тэгээд нэг коко юу юм бэ гэх юм бол нэг 4 хүнд гишүүнтэй гэр бүлийн жилийн будааны хэрэгцээ. Тэгээд ер нь бол нөгөө зүгээр амьдрага нөгөө захмах руу яваад хүмүүс юугаар тооцоо хийдэг байсан бэ гэх юм бол будаагаараа тооцоо хийдэг болсон. Коко. Тэгээ янз бүрийн ингээ самурай гих мэт хүмүүс одоо тий хаан маань юм уу шоугун юм уу даймиогаасаа одоо юу юм бэ гэх юм бол нөгөө тэр аймаг тэр мужийн өдөртөгчөөс жилийн тэтгэмж авдаг байсан. Тэр юугаараа илэрхийлдэг байсан бэ гэх юм бол коко. Одоо нэг 100 коко, 200 коко, 1000 коко гих мэтчлэн. Тэгээд дараа нь Япончууд хизээ өөрийнхөө мөнгөө гаргаж эхэлсэн бэ гэх юм бол нөгөө Сенгоку үеийнхэн ингээд аваад дараа нь Токугава шогун болоод Meiji Restoration хүртэл 1800 он хүртэл 900 оноос 1800 он хүртэл заяа Кокугаар явсан. Бараг 1000 жил. Тим амар гүн храмаатсан. Тэгээ хүмүүс зүгээр ингээд Япон зоос харахаар зайл гэдэг болсон. Тэгээд томоохон одоо бит хоёр ингээд янз бүр ингээд төв банк хоорондын төлбөр тооцоо олон улсын төлбөр тооцоо ингээд ярьдаг штэ. Тэргээ юугаар хийдэг байсан бэ гэх юм бол хятад зоосоор. Тэгээ ямар зоос юм бэ гэх юм бол хятад мөнгөн зоосоор эсвэл томоохон төлбөр тооцоо хятад алтан зоосоор. Тэгтээ нөгөө жижиг дунд төлбөр тооцоо үргэлж будаагаар. Ягаад гэх юм бол дэндүү их мөнгө хөвлөсөн, дэндүү их өрөнд орсон. Тэгээд бүр тултал нь ингээд өрөнд орчоод мөнгөний системийг бүр ингээд дахин бузардуулаад хамаг хүмүүсийн итгэлийг алдаад тэгээд мөнгө хөвлөх ирэхгүй болсон. За, одоо тэгээд Япон яг хаашаа явж байгаа лээ дахиад? Барайл дээр коко. Тэгээд тултал мөнгө хөвлөж байгаа. Тултал нь зээл авж байгаа. Тэгээд нөгөө Аргентин сая яриад эхэлсэн шүү дээ. Аргентин одоо буцаага сайжрах юм уу? Доллараар явдсан шүү дээ. Америк Монгол хүн угаасаа ах эгчээсээ зээлсэн мөнгөө эргүүлээ төлдөг. Зөв.
Яг юм бол цусан байгаа. Өсөн ч хөөгүй хэдэн жилийн дараа ямар ч үнцэнэгүй те. Тэг ингээд инфляц төгрөг 1000 доллар төгрөг 1000 дээр байсан ч заяа 3000 хөрсөн ч тэр төрийг буцаагаад өгөхгүй зүгээр ингээд 3 цагаан сар ингээд нүүр ингээд нуугаад ичээл тэг ахтайгаа хальт нэг амар байна гэж нэг 20,000 төгрөг шургуулаад гэсэн яах гэсэн заа баярын өдөр юм чинь тэгээ бусад өдөр тэр ах дээр хизээч очдоггүй. Би хэнийг ярьж байгаа юм бэ гэх юм бол та нарыг ярьж байгаа шүү. Тийм учраас нөгөө цусан байдаг юм аа. Тэгээ Аргентин тим амар яахгүй. За окей. Тэгээд Япон яг түүх руугаа буцаага явж байна. Окей, sorry. Гэхдээ аягүй сонирхолтой түүх байна. Тэгээ Аргентины одооны нөгөө доллар ашигладаг систем ер нь тэрнтэй аягүй адилхан харагдаж байна. Японы яг хуу жишээ юугаар өөр юм бэ гэхээр одоо хамгийн дээр энэ харагдаж байгаа график нь болохоор сүүлийн 10 жилийн Японы инфляцийн түвшин. Дунд нь харах юм бол за 21 он харах юм бол инфляц бүр хасах руугаа явсан. Дефляц руу явсан. Ерөнхийдөө эдийн засгчд бол инфляцийг барих нэг механизм байгаа. Мөнгөний бодлогоороо нөгөө бондын хүүгээ ихсгэж яг уу тэр ер нь бол theory тийм theory-гийн хувьд гэхдээ дефляцийг эдийн засгийн бууралтыг барих ямар ч боломжгүй байдаг. Тийм учраас Японы эдийн засаг сүүлийн 10 жил ер нь бол юмны үн аягүй доктортой байсан. Энэ амар урт хугацааны доктортой байсан шүү дээ. Амар funny одоо чи жишээлбэл 1980 оны аниме манга үзэн штэ. Тэгээ тэнд нөгөө 100 yen, 500 yen-ийн зоосоор янз бүрийн тэр комбинигаас ч юм уу тэр vending machine байгаа штэ нөгөө юм борлуулдаг ундаа ногоон цай, onigiri гих мэдшин одоо жишээлбэл нэг рамен нүүдэл биш штэ. Миний мэдхээр бараг 1990 оноос хойш яг адилхан. 1000 yen нэг рамен. Изакая ороод тэ нэг кирин сапоро гих мэдчлэн тэ данаг адилхан байсан. Сүүлийн үед жоохон өөрчлөгдөж байгаа. Тийм. Тэгээд энэ өөрчлөлт нь таны эхний асуух гэж асуулт нь ерөнхийдөө сүүлийн үед л Японы инфляц бол одоо бий болсон 3-2% тай бол буцаад ирсэн. Судлаа шүү. Энээс өндөр байгаа. Энээс өндөр байгаа. Нөгөө би жилд нэг удаа Япон явдаг. Тэгээ комбини янз бүрийн ингээ хараад үзэх юм бол тэрнээс өндөр хэлээ шүү. Тэгээ тэрнээс өндөр хэлээ шүү. Нэг кирин ичибаныг айгуугаа хөвөрхөн хямдхан байсан. Яг одоо Япон пив яриад эхлэх юм бол бүр хазаар явчихсан. Буцаагаас сэдвлүү. Хамгийн дуртайс. Тэгээ яг тэрийг мэдээч гэсэн Японы төв банк BOJ бодлогын хүүгээ бол нэмэгдсэн. Одоо саяны хоёлынгийн ярьсан тий theory одоо академийн хувьд бол одоо инфляцийг барьж авах бодлого. Тэгээ энэ үүссэн инфляц нь ерөнхийдөө бол системийн хувьд одоо зөвөр үүссэн үү эсвэл одоо экспортлж байгаа, импортлж байгаа эрчим хүчнээс болж энэ инфляц үүсэж байна уу? Инфляц бол одоо юу үүсэж байгаа юм бэ гэх юм бол нэгдүгээрт Япон ард түмэн дэлхийн хамгийн хөгшин. Амар олон хүмүүс одоо тэтгэврт гарч байгаа. Тэгээд тэр тэтгэврийн амлалт бол яг Монголыг адилхан баялын эзэн болоорой. Багшны цайлан өсөх нь хүүхдийн мөнгийг яан маань гээл ард түмэнд юм амлаад явж байгаа байхгүй. Одоо тэгээд хамгийн гайхамшигтай эсвэл гамшиг юу юм бэ гэх юм бол арчлал засаглалтай улс штэ. Монголтай адилхан, Япон бас яг адилхан. Одоо тэгээд сонгуульд хамгийн идэвхтэй байдаг Япон хүмүүс ямар төрлийн хүмүүс юм бэ гэх юм бол хөгшин хүмүүс. Тэгээд тэдний дэмжлэгийг авахын тулд чи яаж далчхнах хэвээр юм бэ гэх юм бол баялгийн эзэн болоорой. Эрдэнэт уурхаа та нарт очноо гэл ингээл тэнийг юм юу юм бэ гэх юм бол та нарын тэгтгүүрийг нэмнэ гэл ингээл амар заваа юм орцсон байгаа хөө. Тэгээ залуу хүмүүс нь цөөрцөн баг байхгүй. Тэ дунд насны хүмүүс нь одоо ингээд систем дотор орцсон байгаа ингээ хөөрхөн амт ингээ тэгтгүүрлөө ингээ мөлхөөл явж байгаа. Тэгээ одоо тэр настай өвөө эмээнэр хамгийн хүчтэй бүлэг болж байгаа. Тэгээ тэд нар ингээд арчлаараа за guys хөгшчүүдээ тий ойрын хэдэн жил шүдгүй амьдрын шүү. Тэ шүл ууй шүү. Хатсан талах шүдгүй ч гэсэн мэри шүү гэсэн одоо мэдээлэл өгсөн байхгүй. Гэхдээ арчлын систем дотор орцсон байгаа болохоор энэ залуу ба эсрэг залуу ба хөгшин хүний нэг хоёр том юу үүсэж байгаа. Маргаан үүсэж байгаа. Тэгээ Япон улс ерөөхдөө энийг оновчтой давж чадах байхаа. Тэгээд зарим эдийн засагч нар бүр экстрем шийдлийг ингээд санал болгож байгаа шүү дээ. Нөө санал болгож байгаа юм нөө тех тухайн ярьж байгаа. За настай хүмүүс ерөөхдөө euthanasia сонгоорой. Одоо англиараа euthanasia юу юм бэ гэх юм бол нөгөө нохооч нь айгу хөгшин зовоод ямар ч амьдрах юуг болоод ингээ өвдөөд
хагалгаанаас хагалгааны дундуур ороод ах юм бол нохойг яадаг юм бэ гэх юм бол за окей ингээ зоохоо болио. Тэгээд тариад яг хөө жоохон муухай л тэгээд юу илж байна гэх юм бол энэ Японы эдийн засаг удахгүй яг тийшээ явж байгаа. Тэгээд удахгүй нэг хөдөлмөр эрхэлж байгаа хүн нэг тэтгэврт гарсан хүнийг тижээнэ гэсэн юм байхгүй байхгүй. Тэгэх юм бол заяа. Татвар амар өндөр байх юм бол чи орлогынхаа 50 60 70% татвартай тушаана. Тэгэх юм бол чи өөрөө байр сав худалдаж авах түрээслэх мөнгө үлдэхгүй. Тэ? Хүүхдээ болно бүр худлаа. Яг гэх юм бол чи цаана нөгөө нийгмийн систем тохиргоогоор нэг хөгшин өвгнийг ингээ тижээж байгаа болохоор тэгээд зарим эдийн засагч нар нөгөө экстрем прогнозос одоо нөгөө таамаг гаргаж байгаа Япон улсын эдийн засаг угаасаа өнгөрцөн. Тэгээд одоо яах ёстой юм бэ гэх юм бол энэ хөгшин хүмүүсийн асуудлыг шийдвэрлэх ёстой. Тэгээд тэднийг яах ёстой юм бэ гэх юм бол зарим хүмүүс Япончууд бүр ингээ Монголдо ирж тэ эндээ хөгшчүүдийн тэ тэтгэврийн нас өнгөрүүлэх юм барья. Тэгээд нөгөө Филиппин янз бүрийн Малайз тэндээс нөгөө хөгшин хүнийг асардаг хүмүүс хөдөлмөрлөдөг хүмүүсийг оруулж байгаа. Тэгээ одоо юун дээр оолн хийгээд байгаа юм бэ гэх юм бол тэр химэл охин робот дээр яаж байгаа яад гэх юм бол ямар нэг байдлаар тэр хөгшин хүмүүс тэг амьдралаа ингээд дуусгая одоо болио бай бай сайонара уус хэлэхгүй байгаа юм чинь. Өөр шийдэл байх хэрэгтэй байна. Тэрний араас явж байгаа амар хэцүү байдал орсон байна. Тэгээ энэ арчлал энэ асуудлыг шийдвэрлэж чадахгүй. Тэгээ Япончууд бас амар эрүүл амьдэрдэг. Тэ Монгол хүн айгу нөө улсынхаа татвар нэмгийн даатгал ингээ бодоо үзэх юм бол амар гоё штэ. Тэ тэтгэврийн нас 60 хэд настай. Тэгээ Монгол эр хүн 60 дундаж насныг 55. Тэгээ тэтгэвртэй ингээ золгоод тэгэл нэг 7 хоногийн дараа үхэж шааждаг. Тэгээд ер нь бол нэмгийн даатгалын хувьд бол Монгол улсын амьдралын хэв маяг гих мэт айгу зөв. Яг гэх юм бол харавчдаг, зүрхэн болчдаг ингээл эрхнээс болоод жижиг болчдаг. Япончууд шаал уур тэг ингээд би мөнх амьдрнаа ингээд 100 нас эр мэртэй хүрээл тэгэл нэг 60 настай тэтгэврт гарсан хүнийг одоо улс буюу улс бишээ улсын цаана угаасаа татвар төлөгчнөр залуу хүмүүс 30 жил 35 жил зарим хүмүүсийг 40 жил тижээх хэрэгтэй байна. Тэр бол Япон улсын хамгийн том асуудал болж байгаа. Гэхдээ яг би өмнөх нь буцаад хармаар байна л да. Яагаад энэ асуудал үүсч сүүлийн айгүй олон жилтэй инфляц өсөөгүй авч байгаа бүтээгдэхүүнүүдийн үн бараа те хүнсийн үн яг адилхан түвшинд байсан юм бол яагаад Японд ийм хөшчүүлийн асуудал үүсч давхар яагаад ийм олон жил Японы эдийн засагт өсөлт хөгжил гараагүй магадгүй үйлдвэр нь багасснаас болж тэгсэн үү? Нэгдүгээрт нөгөө 1984 оны Plaza Accord-тай холбоотой. Тухайн үед нөгөө Америкчууд паниктаад Европ гэх мэт чинь бүгдээрээ паниктаад юу шийдсэн бэ гэх юм бол Японы экспорт дэндүү амжилттай явж байна. Япончууд ерөөхдөө дэлхийн эзлэх гэдэг байна. Одоо яг одоо Хятадын талаар ярьж байгаа юм 1980 70 оны үеэр Япончуудын тухай ярьж ирсэн баггүй. Эднэр арай дэнтлээ ингээд дэлхийн эзлэх гэдэг байна. Одоо нөгөө дэлхийн хамаг үйлдвэрлэл экспорт хаана явж байгаа юм бэ гэх юм бол Хятадд явж байгаа. Хятад улсын эдийн засаг хамгийн өндөр экспортороо илүүдэл баялаг бүтээж байгаа. Европыг ингээ сорж дуусгаж байгаа. Америкийг сороод дуусгаж байгаа. Нөгөө trade surplus-аар худалдааны тэнцэл тооцоогоор ингээ дандаа илүүдэл гарч байгаа. Дандаа шинэ рекорд тогтоодог. Гэхдээ Япончууд нэг 100 сая гаруй хүмүүс байсан юм бол Хятад тэрбум гарна одоо 10 дахин том. Тэгээд яасан бэ гэх юм бол 1984 онд бол йенийг чангалахаа шийдсэн. Тэгээ йен айгу хурдтай ингээд чангараад тэгээд Япон компаниуд ер нь дэлхийн зах зээл дээр экспортын бараагаа санал болгохдоо йенээрээ үйлдвэрлэж байгаа штэ. Тэгээд йен ерөөхдөө дэлхийн зах зээл дээр хямдхан байсан юм бол нэг хэдхэн сар жилийн дотор амар үнэтэй болоод экспортын эдийн засаг нь ерөөхдөө байхгүй болоод тэгээд Япон бас Хятадтай яг адилхан одоо Хятадууд юу хийж байна гэх юм бол нөгөө баахан юм экспортлоод илүү их мөнгө одоо Хятад руу ингээд ашиг тий Хятадтай ингээд тогтож байгаа байхгүй юу? Өрөм шиг ингээд тоогон дотор ингээд улам их өрөм ингээд тогтоод байгаа. Япончууд тэр тогтсон өрөм буюу худалдааны ашгаар юу хийжсэн бэ гэх юм бол амар баавартай, амар эго өндөртэй. Одоо жишээлбэл Нью-Йорк хотын яг төвд нь Rockefeller Center худалдаж аваад янз бүрийн Америкийн landmark одоо нөгөө дэлхийн 2 дугаар дайндаа ингээ алуулсан шүү дээ.
Тэгээд Японы сэтгэл зүй ингээд ингээл те банзай гэл ер нь бол энэ тэнд хамгийн алдартай байшнуудыг түүж аваад тэгээд чимээгүй хийж чадаагүй. Хятадууд ингээд чимээг хийдэг байхгүй. Сүүдэрт амьдрья. Гэхдээ японочууд наранд амьдрнаа, уулын аваан дээр туга зооно тий ингээд тийм юм хийсэн. Тэгээд нөгөө ханшийн йены ханшиг ингээд нүдээд йенийг амар үнэтэй болгоо. Тэгээд ер нь бол Японы экспорт модель будаа болсон. Тэгээд тэр хинт хаалгууд нэгэд өгсөн юм бэ гэх юм бол Солонгос воныг ерөөсөө оролдоогүй. Вон бол сулраад тэгээд 1990 оны үеэс Солонгос эдийн засаг мандаж эхэлсэн байхгүй юу. Тэгээд Samsung гэх мэт шин компаниуд LG тийм одоо тэгээд ер нь бол тэр японочдыг нүдээд хинт хаалгууд нэгэд өгсөн юм бэ гэх юм бол солонгосчууд. Тэгээд тухайн үеэс нөгөө Kia, Hyundai, Daewoo гэх мэт шин компаниуд гарч ирсэн байхгүй юу. Тэгээ одоо солонгосчууд бас нэг томоохон худалдааны юугаараа ингээд асуудал болоод тэгэл нэг жоохон интервенц хийгээд үтсэн. Гэхдээ яг японочууд шиг тэгж ягаагүй. Тэгээд тэр 1980 оны томоохон адал явдлаас солонгосчууд аюу их юм сурсан. Хятадууд хамгийн их юм сурсан. За ингээд яг Нью-Йорк хотын төвд үл хүлэх авах хэрэггүй юм байна. Чимээгүй яа. Хятадууд яаж байгаа юм бэ гэх юм бол нөгөө илүүдл ашгаараа одоо баахан алт малт гих мэт шин худалдаж авч байгаа байхгүй. Африк руу хөрөнгө олт хийж байгаа, South America руу хөрөнгө олт хийж байгаа гих мэт шин чимээгүй. Харьцангуй чимээгүй юм хийж байгаа хгүй. Солонгосчууд бас яг адилхан. Тэгээд чимээгүй хийж байгаа болохоор won буюу юаныг нэг сайн явахгүй. Гэхдээ сүүлийн үед бас юаныг чангалаарэ гэл шаардж байгаа. Чангарлаа. Гэхдээ хятадууд цаанаас үйлдвэрлэлийн бүтээмж гэх мэт шиг ингээд ер нь бол дэлхийн түүхийдээ хангамжийн сүлжээ ингээд бүр батсан явж байгаа хгүй. Тэгэл ерөөхдөө номер 1-т удаан тогтох хаа. Нэмээд нөгөө Аз байгаа хүний цуснд бас нэг юм байх шүү гэлээ нөгөө баяжаад ирэхээр нөгөө юу extravagance тэ тансгэлэл тэ тэгээ хятадууд яаж байгаа юм бэ гэх юм бол тэр бомбт болоод ирэх юм бол угаасаа ингээд насаараа үүлэн байсан болохоор ингээд флекстэй явдаг. Тэгээ японочдыг хараад үзэхээр ингээд кризисээс аягүй хурдан босоод ирдэг. Тэгээд ингээд нэг баян болоод ирэхээр нөгөө хөгшин хүмүүс нь доороо залуу хүмүүсийн ингээд гарц гаргалагыг хаачдаг. Жишээлбэл Япон хятад хүн өөрийнхөө шоун дээр дараагийн идрат юм уу равдангийг ингээд хүмүүжүүлээд хөгжүүлээд загнаад ингээд гаргахгүй. Хаалгууд нээхгүй. Тэгээ ингээд YouTube коммент дээр ингээд равдангийг зайлуулаач ээ. Галаараа юм аа. Алидын ингээд за би бүгдийг хийчихье гэх байсан байхгүй. Америкчууд шалуур. Америкчууд яадаг юм бэ гэх юм бол за энэ компани дампуурах хэрэгтэй юм бол дампуурах хэрэгтэй. Тэгээд улс төрх бизнесүүдийг жоохон ялгадаг. Гэхдээ одоо жоохон муудж байгаа л да. Гэхдээ ингээд Япон, Солонгос, Хятадыг хараад үзэх юм бол одоо Хятад улс дотор ингээд янз бүрийн ингээд супер компаниуд үүсэж байгаа. Тэд нар яадаг юм бэ гэх юм бол дараагийн өрсөлдөгчийг дээш нь гаргадаггүй. Одоо Солонгос бүр тодорхой. Нөгөө том чейблууд ер нь бол эдийн засгийг тэр чигээр батсан байгаа. Тэгээд одоо тийм ингээд шинэ одоо жишээлбэл хамгийн сүүлийн амжилттай тэр бомбтон болсон Солонгос компани ганцхан одоо тэр Kakao Talk байгаа. Чат технологийн компани. Гэхдээ нэг шинэ Samsung, шинэ Daewoo, шинэ Hyundai Солонгост бол яг эдийн засаг ингээ будаа болоод форматлагдаад 0 цэгтээ хүрэх юм бол тэр шинэ юм гарч ирэхгүй. Япон бас яг адилхан Sumitomo, тэ Mitsubishi, Toyota гэх мэт чинь яг нөгөө хоёрдугаар дэлхийн дайнаас ингээ босоод ирсэн компаниуд одоо баавартай бизнесийн талбай дээр ингээ даам сууж байгаа, бусад өрсөлдөгчийг ингээ худалдаа авчиг. Америкт одоо бас ингэ харагдаж байгаа. Тэгээ Google бол жижигхэн гайгүй компани харагдаад ирэх юм бол шууд тэрбум доллар 2 тэрбумаар ингэ худалдаа авчиг. Facebook яг адилхан Instagram гарч ийн тэрбум доллар нааш ороод ир гэдэг аахгүй ингэ залгичдаг. Тий. Яг хоо тэгээд Азийн эдийн засгууд ерөөхдөө тийм юутай хандлагатай ингэ динамик байха болдог. Нөө шин цус гарахаа болдог. Ерөөхдөө царцаад хөгшрөөд тэгээ хөгшчүүд нь ингэ эрсдлээсээ айгаад ингээд тайм суучдаг. Үлэн цадгалан болчдаг. Тэ. Яа, тийм байгаа. Тэгээд Японд бол яг тийм юм болж байгаа. Тэгээд
Хятадд бас яг адилхан тим болох магадaltaй. Одоо жишээлбэл энийг бас 2 3 удаа дурдсан. Одоо Америк эдийн засаг навс унчин штэ. Тэгээ хятадуудын хувьд бол нэг өрсөлдөгч байхаа болчих юм бол хятадууд өөрөө 1 номер болчих юм бол бүр хөшөөд эхлэх байхгүй. Тийм эрсдэл. Японууд тэгсэн, хятадууд бас тэгэх магадaltaй. Тэгээд яг ингээ хараад үзэх юм бол Япон, Солонгос, Хятадаас яг тэргүүлсэн цоо шиг инновац одоохондоо их гарахгүй байгаа. Хятадуудыг харъя. Тэгээд ерөнхийдөө ингээ хятадууд одоо бас цаанаа юу их юм бэ гэх юм бол улс төрн тэр шин цус гарч ирдэг, хуучин цусаа ингээ болиулдаг. Тэр шилжилтийн систем тэрэн дотор ингээ эдийн засаг дотор хувийн хвшил дотор ингээ байнгын ингээ жижигхэн хөвсгөл болдог механизмыг оруулж чадахгүй юм бол хизээ нэгэн цагт Европ юм уу Америкчууд дахиад гарч ирэх магадaltaй. За маш урт хариул. Гэтэ яг эндээс надад нэг юм ажиглагдаж байна л да. Аз орнууд цус сэлбэдгүн байна. Барууны орнууд Европ, Америкчууд бол ингээд сайн бизнесийн хувьд ингээд хөгжөөд явчихсан. Энэ цаана бас нөгөө шашин тэгээд нийгмийн юутай холбоотой байж магадгүй. Одоо цус чи одоо ахмад хүнээ хүндлэх инээ тэр ахмад хүн доотлын дүүд одоо заадаг гэдэг. Тийм тэгээд Япон, Солонгос бүгдээрээ адилхан шүү дээ. Дарга марга гэсэн юм байгаа. Тэгээ ингээд олон жилиг ажилласан юм бол олон жил ажиллаж ээж чиний дараагийн ажлын байр төвшингээ дээшлэн гэх мэт чинь дарга марга. Тэг би Монголд 2009 онд анхны ажлын байрт ороод би компанид ажиллаж үзээгүй байсан байхгүй. Гэснээр хүн болгон хүнийг ингээ захирлаа даргаа ингээд дууддаг. Яг тэгж байгаа юм бол тоо гэх байхад. Тэг ингээд бүр амар миний хувьд бол амар сонин санагцсан. Тэгээ яг нэг хүнийг ингээд байнга одоо таунбогтод ажиллаж исэн. Яг тэгээ хүндэлдэг байсан хүн болохоор хулан захирлыг би хулан захирлаа гэдэг байсан байхгүй анхандаа. Гэхдээ англиараа би ингээд хулан захирлаа жишээлбэл таунбогтын тий senior vice president хамтран үүсгэн байгуулагч Баатар сайхан захирлын эхнэр маш мундаг бүсгүй. Гэхдээ нөгөө дандаа англиар харьцдаг байсан болохоор англи нөгөө имэйл юм бичихтэй dear хулан одоо хүндэт хулан гэж бичдэг байсан байхгүй. Гэхдээ ингээ англиараа dear хулан director гэж бичгээр амар тэнэг заяа. Амар weird. Тэ. Гэхдээ би монголоор бичижсэн бол би заавалчгүй хүндэт хулан захирал танаа гэж бичих хэрэгтэйсэн. Гэхдээ би англиар бичижсэн болохоор dear хулан гэд кома тэгээд ингээ мессеж явуулдаг байсан. Тэгээ хаяа нөгөө имэйл инбокс дотор зарим манай багийн гишүүн хулан захирал өөрөө угаасаа имэйлүүдээ ингээ англиар бичих дуртай. Зарим нь. Тэгээд янз бүрийн ингээ тушаал мушаал имэйлээ ингээ англиар бичдэг. Тэгээ хулан захирал руу тэр өөр янз бүрийн ингээ дарга марга өөр захирал ингээ хариу бичихтэй. За англиар бичсэн болохоор би англиар хариу биччихье. Тэгээд ямар хариу бичих байсан бэ гэх юм бол dear хулан director гэдэг би уншаад амар cringe л байсан. Kind of тэг барууныхын тим байхгүй. Тэгээ чөлөөд өрсөлдөөн. Тэг ингээд ер нь бол байн цус солигддог. Тэгээд tribalism нэг сүртэй байх одоо нэг бүлэг ерөөсөй байхгүй. Жишээлбэл Монголд нөгөө социалистууд, коммунистууд ингээд ирэх бариад тэр ургийн авгийг байхгүй болгосон шүү дээ. Оржгон юм уу нэ тэр ингээд бүгдийг нь устгаад. Тэг яг ч ийсэн бэ гэх юм бол тэр яг уу цаанаа санаа зүв. Одоо яг нөгөө чи аль аймгийн хөлөө. Одоо жишээлбэл ингээд Tesco корпорац хараад үзье заяа. Би тийшээ орохгүй. Угаасаа ирэхгүй. Тий. Tesco корпорацийн ажилтан би яг сайн мэдэхгүй байна. 60-аас дээшөө зоолтой увсан хүмүүс. Тэгээд ингээд дээшээ явахын тулд чи увсан хүн байвал давуу баха. Тий. Өөр жишээлбэл өөр ховд мовд гэсэн бас байгаа тий. Булган аймаг манай хүмүүс бас байгаа хаа. Тэгэл ерөөхдөө монголчууд одоо янз бүрийн ингээ компаниг ингээ тусгаарлаа муулж байгаа юм ерөөсөө биш ээ. Энэ бол угаасаа байдаг л болчихлоо шүү дээ. Тэгээд ингээ юу асуудаг юм бэ гэх юм бол да нутагчин яг хаанах их юм бэ? Чи хинийх хаанах их юм бэ? Ургийн авах чинь яг юу юм бэ? Одоо ингээ энэ буцаагаад гарч ирж эхэлж байна. Тий. Барууныхын тим ерөөсөө байхгүй. Чи хаанах их би чи аль хотынх юм бэ? Ерөөсөө нэг ч хүн асуудаггүй. Сонирхчгүй. Зүгээр ингээд чи юу хийж чадах юм бэ? Тэгээд танихгүй хүнтэй ч гэсэн ингээд найрсаг хамтраад эхэлцдэг. Тэ. Тийм юм байгаа. Тэгээ Монгол тийм юм байгаа, Аз тийм юм байгаа, Японд ерөөхдөө энэ тийм юм байгаа. Тэгээд барууныхын тэрийг ингээд өнгөрсөн хэдэн мянган жилийн хугацаанд
маш амжилттай устгасан. Үеийнхээ хооронд ингээ гэр бүл болохгүй. Тэгээд яаж исэн бэ гэх юм бол одоо зүгээр гүн орчиж Герман, Англи, Франц гэх мэт чинь тэд нар ямар системийг оруулсан юм бэ гэвэл нөгөө боолинг систем буюу нөгөө цаанаасаа нөгөө хаана газар ингээ тараадаг тариалангийн талбай. Тэгээд дараа нь нөгөө Duke, Baron гэх мэт шиг ингээ нөгөө язгуурт нь ингээ доош ингээ сүлжээ явсараад тэгээд доор нөгөө боолууд байгаа штэ peasant-ууд нөгөө тариачдууд яадаг байсан бэ гэх юм бол нөгөө Baron-аас одоо нөгөө хамгийн доод түвшний язгууртнаас nobility-гаас газраа ингээ хүлээж авдаг. Тэр талбай дээр юма тарина. Тэг яадаг байсан бэ гэх юм бол нөгөө өвлүүлэхтэй ганцхан нэг хүүхдээ өвлүүлж болно. Тэгээ тэр хэн байсан бэ гэх юм бол хамгийн Ахмад төрсэн эрэгтэй хүүхдээ өгдөг байсан. Тэгээд дараа нь 2, 3, 4 дугаар хүүхдүүд ээ шүү дээ. Йоо. Чугасаа эндээс юуч толоохгүй. Тэгээд яадаг байсан бэ гэх юм бол тэндээс нөгөө merchant-ууд гараад ирсэн. Нөгөө 8-ачд гарч ирсэн. Хөөгдсөн хүүхдүүд нь хөөгдөөгүй зүгээр энд юм чам байхгүй. Тэгээд тэд нар яаж ирсэн бэ гэх юм бол өөр тосхон, өөр хот руу яваад тэндээ нөгөө гангаар ажилдаг, төмрөөр ажилдаг, мужаа болдог, craftsman чулуугаар ажилдаг тиймэрхүү хүмүүс ингээ гарч ирээд тэгээ яаж исэн бэ гэх юм бол амар холоос ирсэн залуучууд ингээд ягаад тэгээд хамгийн гол нь ингээ хараад үзэх юм бол том ах чинь газараа авчих юм байна. Зовох юм байхгүй. Тэр хүнээс угаасаа амбиц гарахгүй. Гэхдээ хамгийн бага хүүхд юм дараа нь төрсэн хөвгүүд их нэртэй болохын тулд чамд юуч байхгүй. Хоосон байна. Шалтан байна. Тэ? Нэг хотлоо очоод яг хэвсэн бэ гэх юм бол амжилт нь хүрэх хэрэгтэй. Тэгээд тэрнээсээ нөгөө генетикийн удмын ингээд юунууд нөгөө генетикийн шахалт ирж байгаа байхгүй. Чи хүүхдээ олмоор байгаа юм бол тэ генэ ингээд дамжуулмаар байгаа юм бол чи амжилт нь хүрэх хэрэгтэй. Тэрнээс болоод янз бүрийн ингээд Европын хүмүүс ингээд явсаар агаад ингээд дэлхийг эзэлсэн гэж одоо хүмүүс ингээд боддгийн. Жишээлбэл мэдрэл муутай санал штэ. Юу юм бэ гэх юм бол окей энийг усан онгоц байна. Тэ бид нар ингээд дэлхий тойрно. Амжилтаа яваад ирэх юм бол бүгдээрээ ингээд цүн байжсан буцаагаад ирнэ. Тэ фейлдэх юм бол чи зоолтоо өгнө. Тэгээ амжилт нь хүрэх магадлал нэг 30-40%. Тэгээ чи буцаага ирэхдээ хамаг шүдэ алдсан байна. Дундуур нь баг үлсэж өгнө. Тэгээд хоорондоо алдсан тэгээ спанчууд, англичуудаа ингээд байлтнаа. Тэгээд нөгөө алдах юм байхгүй. Угаасаа эмгтэй хүн чамаа угаасаа тоохгүй. Чи шалтан байна. Тийм учраас за зүгээр ингээд шалтан байна дээр өгөх үү? Эсвэл азаа үзэх үү гээл тэгээ азаа үзсэн болохоор ингээ амжилттай гарсан. Тэргээр дамжуулаад тийм азаа үзье ингээ үзье турший би чаднаа амбица хүүгээ явдаг хүмүүс ингээд амьд үлдчихэж байгаа. Удмаа ингээд төмсөг дотор байгаа юм ингээд дамжуулж байгаа гэсэн үг л дээ. Тэгээд энэс олж нөгөө айгу entrepreneurial нөгөө бизнес хийгээд үзье амжилт нь хүрэх гэж үзье гэсэн хүмүүс одоо Elon Musk шиг хүн хятад юм уу Япон удмаасаа нэг гарахгүй. Ер нь бол барыг боломжгүй баха. Гэхдээ Европоос маш олон тийм хүмүүс гарч байгаа. Яг гэх юм бол цаанаа 1000 жил тийм шүүлтөөр явж исэн болохоор. Маш сонирхолтой. Сая Батны камерын ард нэгээд дараагийн эдитер авах юм бол заавал дорнодих л авах хэрэгтэй юм шиг байна. За дараагийн нэг сонирхолтой пост байна. Энэ Японы бондын зах зээл юу болоод байна? Ерөнхийдөө бол Японд байдаг 4 хамгийн том даатгалын компаниуд цаасан дээр 96 тэрбум долларын алдагдал хүлээхээр одоо харагдаж байна. Арай хүлээгээгүй байгаа. Тэрийг бонд одоо зарах ёстой болох юм бол зарчих юм бол одоо яг нэг хөвцөө аваад ингээ буураад идэг штэ. Бууралаа. Гэхдээ ингээ чи хизээ алдгалаа хүлээж авах юм бэ гэх юм бол нөгөө төвчээр алдаа зарах үедээ. Эднэр арай зараг байгаа. Одоо энд бол харагдаж байна л да. Их 80 йенээр нь харагдаж байна. Эзэмшиж байгаа нийт одоо цаасан дээр алдагдлууд нь харагдаж байна гэсэн үг. Nippon Life, Daiichi, Sumitomo, Meiji, Yasuda. Тэгээд хамгийн амар нь сүүлийн 31 жилийн хугацаанд Японы засгийн газрын 2 жилийн хугацаатай бонд хамгийн дээд түвшинд хүрсэн хүний хувьд одоо энд харагдаж байна. Хүмүүс дахиад ч өснө гэж бол харагдаж байгаа. Японы энэ бол өснө. Энэ ер нь бол өмнөх контент дээр ярьжсэн. За
Чи буцаагаад анхны слайд дээр оч тоо. За. Бүр анхных. За энэ өштэй бодлогын хүү байгаа хгүй. Одоо бондын хүүтэй ерөөхдөө төстэй гэсэн үг зөв. Ингээ бодлогын хүү 0 дээр явж байгаа юм бол нөө засгийн газар бонд гаргаад огт хүү гэхгүй та. Огт хүү байхгүй. Тэгээ Япон Солонгост амьдарч байгаа хүмүүс мэдэх байх. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд банкны хадгаламж дотор мөнгө хийх юм бол тэр зүгээр мөнгөний зогсоол. Ерөө хадгаламжийн хүү ерөөсөө байхгүй. За. Тэгээ яаж байгаа юм бэ гэх юм бол энэ засгийн газрын бондыг тий? Одоо засгийн газар ер нь бол хүмүүс нэг зээл чи надаа мөнгө зээлчих. Тэгээд би жилийн дараа 2 жилийн дараа тэр мөнгийг чинь буцаагаад өгье. Тэгээд зарчмын хувьд бол би чамаас өнөөдөр зээл авнаа 2 жилийн дараа буцаагаад өгөхдөө тодорхой хэмжээний хүү өгөх ёстой шүү дээ. Тэгээд нэг хэсэгтээ бүр хасахтай явж исэн. Гэхдээ ер нь бол дийлэх цаг хугацаанд нэг жоохон хүү өгдөг байсан. Жилийн 0.5 0.25. Тэгээ банкуд бас нэг маш жижиг супер бага хэмжээний хүү хүмүүс санал болгож ирсэн. За юу гэсэн үг юм бэ гэх юм бол ингээд төсөөлөө үзчих. За өмнө бас тайлбарлаж ирсэн. Гэхдээ одоо илүү монгол хүндэд зориулагдаад ойлгомжтой тайлбарлаад өгч юм. За энэ буцаагаад чи саяны слайд руу орчих. Хамгийн сүүлийн нөгөө Bloomberg-ийн тэр нөгөө хүүгийн төвшин харуулсан. No. Тэр нөгөө Bloomberg харцаа. Окей. За 0.7% хүү байсан бол одоо 1.6 болцсон байна шүү дээ. Окей. Ингээд төсөөлчих заяа. Засгийн газар хэдэн жилийн өмнө чамд нэг санал болгосон. Чи надад нэг үхэр өгчих. Окей, үхрээ зээлчих. Гэхдээ чи надад үхрээ өгчих юм бол би чамд жил болгон 0.7% үхэр өгчөө. Эргүүлээд. Тугал өгчээ. Окей. За, тэгээд тухайн үед ингээ худалдаж авсан амлалтууд тий жилдээ 0.7% тугал авч байна. Окей. Гэсэн чи одоо өнөөдөр засгийн газар яаж байгаа юм бэ гэх юм бол шинэ бондууд дээр чи надад нэг үхэр өгчих юм бол би чамд жилийн 1.6 тугал өгчөө гэж байгаа байхгүй. Тэгээ юу юм бэ гэх юм бол 3-4 жилийн өмнөх санал нь тий 0.7 тугал өгч штэ. Тэгээ өнөөдөр 1.6. Тэгээ чи аль саналын чи сонгомоор байгаа. Хэмтэж өндөр хүүтэй. 1.6. Тэгээ яг гэх юм бол одоо түүхэн дээдсэгтэй бараг хүрж байна. Өнгөрсөн 30 юм уу 20 жилийн хугацаанд 1.6 болж байна. За. Тэгээ яаж байгаа юм бэ гэх юм бол 3-4 жилийн өмнө санал болгосон 0.7 тэ одоо янз бүрийн ингээд даатгал, амь насны компани, санхүүгийн компаниуд энийг зах зээл дээр бас ингээд зарах гэж үздэг байхгүй юу? Кэш хэрэгтэй болоод ирэх. За надаа 3 жилийн өмнөх засгийн газартай хийсэн хэлцэл байна. Жилийн 0.7 тугал олгодог юм байна. Гэсэн чи тэрүүгээр яадаг юм. Одоо 1.6 өгч шít. Би наадах чинь авахгүй. Тэгээ яах ёстой юм бэ гэх юм бол чи өмнө 100 сая йен нэрэ 100 сая йений засгийн газартай хэлцэл хийсэн. Тэ? Одоо засгийн газар яг адилхан. Чи надад 100 сая йен өгчхөө. Би чамд жилийн 1.6 өгье гэж байгаа байхгүй юу? Одоо чи яах ёстой юм бэ гэвэл 3-4 жилийн өмнө 100 сая йен өгөөд 0.7 авдаг байсан юм бол чи одоо 1.6 л хүргэх ёстой. Тэгээ яах ёстой юм бэ гэх юм бол чи баг За окей. Энэ бол 0.7 олгодог юм. Гэхдээ би чамаас 100 сая йен авахгүй. Би чамаас 40 сая йен авчи. 40-оор энийг авчих. Тэгээ хүүгийн бодонгууд адилхан 1.6. Тэгээд чи одоо 100 саяар засгийн газараас 1.6 авдаг байсан бол чи зүгээр 40-оор минийхийг авчих. Гэтэ яг адилхан чи 1.6 олно. 40 хүү гэдэг багхгүй. Тэгээд одоо нөгөө үндсэний алдсан засгийн газартай хийсэн хэлцэл одоо яг ингээд зараад эхлэх юм бол амар алдагт орж байгаа байхгүй. Саяны хоёулангийн тооцоо дээрээ ингээд баг 50% байхгүй болж байгаа шүү дээ. Яа. 60-лууд өгч байна. Тэгээ Японы даатгалын компани, хөрөнгө оруулалтын сангууд, тэтгэврийн сангууд, банкуд бүгдээрээ одоо буцаага тэр дөрвөн энэ зүгээр дөрвөн даатгалын компани ярьж байна заяа. Life insurance company. Одоо энэ дээр энгийн ердийн даатгал ингэ нэмчих юм бол бүр өндөр. Банкуудыг нэмчих юм бол бүр өндөр. Тэтгэврийн сангууд ингэ нэмчих юм бол бүр өндөр. Одоо яг ингэ зараагүй хэрнээ. Заяа.
Японы засгийн газар тэр бондтой холбоотой хэдэн зуун их найд йений алдгалал тэнд овоцсон байгаа. Биелэгдээгүй. Бодит болоогүй гэхдээ бодит хизээ нэг цагт болох. Зүгээр нэг өдөр кэш хэрэгтэй болох юм бол тэгээ энэ компаниуд бүгдээрээ ингээ яах вэ? Oh my god тий. Жишээлбэл амнасны даатгал баахан хүмүүс үхээд эхлэх юм бол тий амнасны даатгалынхаа даатгалын төлбөрөө авъя гэх юм бол нөөц кэш нь дуусчих юм бол юу зарах хэрэгтэй юм бэ гэх юм бол бондуудаа зарах эхлэх байхгүй. Тэгээ өмнө нь бол 100 саяар худалдаж авсан бондуудаа одоо зах зээл дээр 45 50 сая йенээрээ зараад эхлэх байхгүй. Тэгээд энэ амнасны даатгалууд яах юм бэ гэх юм бол мөнгө гараад эхлэх юм бол энэ компаниудаас эдгээр бүгдээрээ дампуурна. Банкуд яг адилхан, даатгалын компаниуд бас яг адилхан, амнасны даатгал бүгдээрээ яг адилхан. Тэгээ хамгийн том асуудал юу юм бэ гэх юм бол одоо энэ Японы засгийн газрын бондын хүү 1.6 дээр дуусахгүй байхгүй. Хүмүүс за дахиад өсөх юм байна гэдэг. Тавлуу явчих юм бол заа. Тэгээ яг энэ бондын хүү өсөж байгаатай холбогдуулна. Ерөнхийдөө за энийг эхлээд тойлоо ярьж байна. Dot access нь юу үзүүлж байгаа юм бэ гэхээр нийт улсын өрийг хуваадаг нь дотоодын нийт бүтээгдэхүүн жилийн. Dead access нь юу үзүүлж байгаа юм бэ гэхээр нийт дотоодын нийт бүтээгдэхүүн хэвтэй шугам босоо шугам. За хэвтэй шугам бол нөгөө эдийн засгийнхаа метр квадрата хэдэн хувийг барьцаан тавьсан юм бэ? За босоо нь бол нөгөө барьцаан тавьсан, зээл авсан жилийн хүүгийн төлбөр хэд юм бэ? За Япон бол ганцаараа бусд улсуудаас бол тасарсан харагдаж шүү дээ. Хамгийн бага хүү төлдөг. Одоо энэ ихсөд явчих юм бол бараг дотоодын нийт бүтээгдэхүүн гэж Япон олох юм уу? Тэгээ эндээс юу харагдж байгаа юм бэ гэх юм бол 240% барьцаан тавьсан байгаа. Тэгээ хүүгийн төвшин гэдэг дэшээ явчих юм бол дотоодын нийт бүтээгдэхүүн одоо Япон улс тэр чигтээ ингээд бүтэн жил ингээд хөдөлмөрлөө. Toyota машин, Lexus, Totoгийн 0 компани дотор байгаа хүнс бүтээгдэхүүн ерөнхийдөө нийт хүн амын эдийн засгийн хувийн хөвшлийн буюу тэр бүтээмжийнхаа 10% зээлийн төлбөртөө явуулах гэдэг. Энэ бол угаасаа бүтэхгүй. Энээс өмнө энэ нурчна. За тэгээд өөр юу үзүүлсэн байгаа юм бэ гэх юм бол Америкийг үзүүлсэн байна, Италиг үзүүлсэн байна, Англиг үзүүлсэн байна, Германыг үзүүлсэн байна. Тэгээд энэ бүгдээр юу харагдж байгаа юм бэ гэх юм бол эдгээр бүгдээрээ ер нь бол алуулнаа. Энэ бол тогтворгүй, энэ бол худлаа, энэ Ponzi scheme, энэ лойрын сүлжээ болж байгаа. Тэгээд хүмүүс ингээ улам хөгшөрч байгаа. Арчлын систем тэтгүүрийг намайг сонго. Би чиний тэтгүүрийг байхгүй болгоно. Тийм байхгүй байхгүй. Тийм учраас эдгээр бүгдээрээ энэ эдийн засаг бүгдээрээ байхгүй болно. Банкны систем байхгүй болно, даатгалын системүүд байхгүй болно гэх мэт шүү. Эсвэл тултал мөнгө хэвлэнэ. Би чам сарын сая йений тэтгүүр амласан. Ав. Гэхдээ тэр сая йенээрээ 100 мянган йений өнөөдрийн худалдаа авах чадвар болно гэсэн үг. Тэгээд ерөөхдөө ингээ йен мэний чарт хараад үзэх юм бол одоо буцаага 160 явж байгаа. Тэгээ йен буцаага 400, 400, 500 руу явах юм бол Японы засгийн газар юу хийх боломжтой юм бэ гэх юм бол зүгээр тулсан мөнгө хэвлээд йен доллар 600, 500 хүрээд ирэх юм бол айгүй easy ингээ хэвлээл бүх хүрээ дарчих واخгүй. Зүгээр дарчих. Тэгээ бол. Нэг тэрлээ. Америк бас тэгнэ, Европ бас тэгнэ гэх мэт. За дараагийн үзүүлж байгаа график нь ерөнхийдөө Япон бол хамгийн их Америкийн засгийн газрын бондыг эзэмшдэг. За энэний бас нэг шалтгаан нөгөө алдартай carry trade гэж байгаа шүү дээ. Японы одоо эдийн засаг ямар ч хүүгүй аюу олон жил явсан. Түүнийг ашиглаад хүмүүс одоо энийг баг үнгүй мөнгө гэж хүмүүс сүлтээ ярьдаг болсон байсан шүү дээ. Ямар ч хүүгүй мөнгө зээлнэ. Буцаагаад хүү төлөх шаардлагагүй. Мөнгө зээлсэн мөнгөөрөө за нэг жилийн 2, 3, 4-ийн хүүтэй Америкийн засгийн газрын бондыг авчдаг. Одоо яг хөө тэр нэг тим амир нөлөөтэй байха болцсон. Яг гэх юм бол нөгөө йен маань 80 май 100 120 дээр байхтай тим юм байсан. Одоо ерөөхдөө баг багаар ингээ багасж байгаа. Багасж байгаа шүү дээ, тий. Энэ йенийг энэ ягаад японочууд дэлхийн хамгийн их долларын бонд юм уу засгийн газрын үнэт цаасыг эзэмшиж байгаа юм бэ гэх юм бол Японы хэвийн хөвшил компаниуд хөрөнгө оруулагч нар өөрийнхөө засгийн газартаа ерөөсөө итгэдэггүй байхгүй. Тэгээ зөв. Бид нар бүгдээрээ харж байгаа тэрийг ингээд манай улс амар хөгшин амар их хөгжихгүй байна, өсөхгүй байна.
мөнхөрж байна. Царцсан байна. Тэ? Тэгээд ерөөхдөө дээшээ явахгүй байна. Тэгээ одоо жоохон Япон хүмүүс бас нөгөө 80 70 малын он 90-ад оны үеэр ингээд амар баавартай байсан бол одоо харьцангуй даруухан болцсон. Тэгээ японочууд өөрийнхөө засгийн газар йен дээр нэг итгэхэ болцсон. Нөгөө хамгийн гол мөнгөтэй хүмүүс. Тэд нар юу хийж байгаа юм бэ гэх юм бол алт авж байгаа, үйл хөдлөлт авж байгаа, долларын хөрөнгө олт хийж байгаа. Яг Монгол хүмүүстэй адилхан. Тэ? Би лав 5-10 тэрбумын төргийн хадгаламжтай хүмүүсийг гайхдаг шүү дээ. Тэгэл ингээд жилийн 18%. Гэхдээ төсөөлө үзчих заяа. Монгол улс банкны хадгаламжийн хүү жилийн 1%. Тэг ингээд мөнгө хевлээлэн хүмүүс эргэн тойрон хөгшөрж ийн эдийн засаг нэг сайн явахгүй байна. Тэг мөнгөө төргийн хадгаламжлал хийх юм уу? Тэгээ төргийн хадгаламж 14 15 мав хавцаа байгаа болохоор тийш хийгээд байгаа байхгүй. Гэхдээ ингээд гинт ингээд төргийн ханш маань ингээд 2000-аас 3000 руу ингээд пуужиндаа явчих штэ гинт ингээд доллар руу шилждэг. Энэ доллар хөдөлгөөн болчих юм бол буцаага төгрөлөө ордог. Яг их мэд чинь. Төсөөлөө үзчих. Японочууд яг тийм байхгүй. Тэгээд Японы банкны хадгаламж бонд гих мэд чинь ямар ч хүүгүй учраас тэд нар угаасаа анханасаа завгүй. Төгрөгөөр юм уу йенээр хадгалах ерөөсөө иргүй юм байна. Доллараараа явчихё. Тэгээд Сингапур, Австрал, Хонконг, Америкт үйл хөдлөх янз бүрийн тим юм авдаг байхгүй. Тийм учраас энэ бол тэрнээс болж байгаа. Гэхдээ энэ японочдын барьж байгаа Америкийн засгийн газрын бондууд ч гэсэн бас үүний хувьд бол одоо буураад эхэлсэн шүү дээ. Бас тэгж байгаа. Давхар цохилт ирж байгаа юм шүү дээ. Хамгийн их эзэмшдэг хөрөнгө. Тэгээ яг нөгөө нэг юм байгаа. Дараагийн дэлхийн томоохон санхүүгийн хямрал хоёр газаасаа гарах магадaltaй. Нэг бол Япон. Миний таамаг одоо нэг 70% Япон баха. Ерөнхийдөө дараагийн супер том дэлхийг ингээ бодоо олгохдаг санхүүгийн хямрал хаанаас гарах магадaltaй юм бэ гэх юм бол Япон байх магадaltaй. 70%, 70%. Нөгөө 30% Европ. Европ бас яг адилхан. Гэхдээ арай бага зээлтэй. Гэхдээ улс төрчнөр бүр тэнэг. Бүр малуу. Бүр малын мал. Keir Starmer те. Японочууд арай Keir Starmer шиг малыг Friedrich Merz шиг малыг ингээд арай хүлэн зөвшөөрөхгүй. Тэ. Macron ингээд Strait of Hormuz руу юм илгээ, дайн мэн хий гэх мэт чинь тийм юм арай байхгүй. Гэтэ Японочууд өөр талаараа тэнэг. Тэгээд ингээд энэ өнөөдрийн нэвтрүүлэг эхлэхдээ ингээд Япон хүмүүс тултал мөнгө хевлээд 1000 жил өөрийнхөө зоос моос юундаа итгэхэ болцсон. Яг тийш явж байгаа. Гүн цуснд байх шиг байна өө. Төөх тэгэл давтагдах юм даа. Өөр нэг хүмүүс хоёлаа өмнөх энэ дээр бас ярьжсэн Японочууд болон бусад одоо энэ Америкийн засгийн газрын бондыг эзэмшиж байгаа улс орнууд бондын зарах гингүүт Америкчууд буцаагаад аль шүү. Та нар зарж болохгүй. Тэгсэн чинь Америкчууд өөрсдөө еврогоо зарцсан. Тэгээд дардаас нь мэдэгдэж байгаа. Энэний талаар та юу гэж бодож байна? Ерөнхийдөө Вашингтонгоос сая гарсан Америкчууд нэлээх евро зарсан. Тэгээ 15 тэрбум орчим евро зараад тэрүүгээр йен худалдаж авсан шүү дээ. Тэгээ энд юу харж байгаа юм бэ гэх юм бол нөө hubris гэдэг чинь англиараа зүгээр их зан. Би өснөр хийж болно. Хормусыг бөмбөгдсөн ч болно. За Германы Nord Stream pipeline би өснөрөө будаан олгоё. Германчууд Оросын эсрэг болгочи. Оросыг ингээд хатгаад эхлэе гэх мэт чинь одоо Спан руу баахан Африк хүмүүсийг илгээе гэх мэт чинь ингээд Америкчууд дураараа хүснээрээ ингээд дэлхийд ингээд тоглож байгаа байхгүй. Тэгээд ер нь бол Европчууд яг сайн мэдэхгүй байна ингээд мазохист хүн байдаг шүү дээ. Садист хүн ямар хүн юм бэ гэх юм бол өөрөө ингээд өвдөлтөөсөө ингээд таашаал авдаг. Тэгээ садист юм бэ гэх юм бол өөрийнхөө тамлах дуртай. Тэ өөрийнхөө ташуурддаг. Мазохист хүн юу юм бэ гэх юм бол өөр хүн чамааг ингээд зодоод хүчндээд нухаад бүдүүлээр хэлэхэд шаагаад ах юм бол чи тэрнээсээ таашаал авдаг. Тэгээ ингээд европчуудыг хараад үзэх юм бол мазохист хүмүүс ах шүү байна. Тэ европчууд ингээд Орос Украины дайн дээрээ ингээд нухуулж байна. Германчууд Nord Stream дээрээ ингээд алуулж гин. Тэр цагаачны бодлогоороо өөрийнхөө садист мазохист хоёлоо одоо зэрэг болж байна л да. Тэг ингээд европчууд тэгээ одоо ингээд Оросоос та нар газ нефть авахгүй шүү. Тэгээд Америкаас 4 дахин үнэтэй нефть газыг аваарай. Гэхдээ ингээд
Төв банкын урт хугацааны ингээ хилцэл бас ингээ хэрэггүй. Бид нэг хүснээрээ еврог зарна. Ер нь бол Америкчууд зүгээр ингээ дураараа хийж байгаа. Тэгээд ер нь ингээ хараад үзэх юм бол Европчууд ингээ баг багаар ингээ дургуутж эхэлж байгаа. Тэгээд эзэний цагт Европ бас юу болох юм бэ гэх юм бол энэ Америкийн эсрэг хөдөлгөөн эхэлнэ. Тусгаар тоглоно гэж ерөөсөй байхгүй шүү дээ. Одоо Европ тий цагаан ортон руу ороод бүгдээрээ гүлэг болчдаг. Тэгээ Keir Starmer-ийн санжино жилийн өмнө Donald Trump тий Англи руу аялаад Keir Starmer дээр очоогүй шүү дээ. Скотландд томоохон голфын талбай дээр нэг томоохон таунхаус дотор ингээ суугаад заа яв. Тэндээ өөрийнхөө ордноо бариад тэгээ Keir Starmer гүлийг хүрээд ир гэж дуудсан шүү дээ. Тэгээ Keir Starmer яг гэл очоод яасан шүү дээ. Бүр what the fuck. Тэгээ төсөөлөө үзчих заа яв. Xi Jinping. Заа яв. Washingtond очихгүй. Нью-Йоркт очоод заа яв. Нэг 5 удаа зоч буудлын хамгийн дээд давхуртай ингээд өрөөгөө засаад за Дональд хүрээд ир гэх юм бол нөгөө Дональд очих юм уу? Маш уу гэл яаш тээ. Тэгээ Европчууд яг ингээ төмсгөх байхгүй болсон. Keir Starmer ингээ өмдийг ингээ шувтлаад ингээ бандажин шалах юм бол хүмүүс гайх баха. Friedrich Merz бас яг адилхан. Macron угаасаа ойлгомжтой тий. Тэгээд яа тэгээ ингээ тим зовлон дундуур ингээ тэгээ ингээ мэдхгүй ингээ яг сайн мэдхгүй байна ингээ Keir Starmer, Friedrich Merz ингээ Trump-аараа ингээ алгадуулж явахдаа таашаал авдаг юм болов. Төсөөлөө үзтээ. Яг нэг Монгол руу хүрээд ирээд монголчууд бас хийхгүй заяа. Төсөөлөө үзчихсэн. Монголын Хятадын их хурлын дарга Монголоо хүрээд ирээд заяа. Баг тэнгэр дотор хамгийн үнэтэй хаус дотор ингээ суугаад тэгснэ ингээ манай ерөнхийлөгч хүрлсүүхийг ингээ дуудах юм бол бид нар бараг тэр баг тэнгэр лөө ингээ бөөнөрөө дайраад тэр хужаа хүнийг хошногдуулна тий. Яа. Гэхдээ ингээд Keir Starmer ингээ гэл очиж байгаа байхгүй. It's retarded. Тэгээ энэ юу юм бэ гэх юм бол зүгээр Европчуудын одоо нөгөө Хятадууд яаж исэн бэ гэвэл 1800-аас 1800-аас 1900 он хүртэл Европчууд Хятадыг тултлан хошигдуулсан шүү дээ. Тэгээ ингээ хараад үзэх юм бол Английн топ компаниуд тий HSBC, Lloyds, Barclays, Royal Bank of Scotland, City of London бүх тэр санхүүгийн төв буюу тэр компаниуд хаанаас босч ирсэн юм бэ гэх юм бол тэр Хятад буюу энэтхэгийг тий мүлчсөөр агаад босоод ирсэн байхгүй. East India Trading Company. East India Trading тэгээ Хятадын Opium Wars бүр ингээ Хятад улс руу ингээд opium хар тамхи заяа хар тамхи героинтэй адилхан ингээ мянгаар нь явуулаад тэргээр дамжуулаад нүсэр их мөнгө хийгээд тэг ингээ босоод ирсэн байхгүй. Тэгээд Хятадууд тэрийг юу хэлдэг юм бэ гэх юм бол Century of тэ доромжлын 100 жил гэж нэрлэдэг байхгүй. Одоо ингээд Европчуудын доромжсон 20 жил одоо орчин болж байна. Тэгээд дахиад нэг хэдэн жил болох юм би яг сайн мэдэхгүй байна. Тэгээд хизээ нэг цагт босч ирэх баха. Одоо тэр HSBC чинь Hong Kong Shanghai Banking Corporation шүү дээ. Тий. Бүр ингээд бүр Хятад улсыг ямар амар мөлчсөн бэ? Манжи үе монголчууд бид нар ярьдаг тэр бол яг адилхан 50 жил гэдэг шүү. Бүр амар мөлчсөн байхгүй. Тэгээ монголчууд тухайд хэдүүлээ цөөхөлөө байсан. Гэхдээ англичуудын тэр том тансаг амьдрал санхүүгийн төв тэ их хөрөнгө алт зоос үнэт чулуу бүх юм ерөөхдөө хаанаас юм бэ гэх юм бол энэтхэг Хятадаас. Тэгээ одоо Европын ээлж багш байна. Тэгээ одоо Америкчууд Европыг зүгээр ингээд тултлан яаж юм те Оросоос хямдхан газ авахгүй байна. Америк ингээд яаж юм мааж гих мэт чинь бүх юм дээр. Тэгээ бонд нэрээ бас яг адилхан ингээд төгснөр хийж байгаа. Тэ. Тэгээ Европчууд зүгээр ингээд Financial Times одоо энэ сонингээр ингээд бичсэн байж тээ ингээд амар ч юм яаж байгаа юм бэ? Ингэж болохгүй шүү дээ. Гүйж парагода хэлчихдэг үү гэж байгаа хгүй. And sad гэж шүү гонхтой. Ямар гонхтой. Ингээл фильтр асаагаад ингээд нулимс гойжуулаад Иранчууд
Хятадууд яаж байгаа юм бэ гэх юм бол маа гэж байгаа байхгүй. Тийм. Аа. Аалын шүү. Айтаахан байгаарэ. Тэ ингээл хөшүүрэг ашиглаад эр хүн шиг харьцаж байгаа байхгүй. Энэ европчууд хогч нь. Тиймэр юм болж байгаа. Тэгэл энэ бол харамсалтай л да. Тэгээ хараад үзэх юм бол яа хогч. За хоёулангийн өнөөдрийн сүүлийн ярих сэдв. Хойлоос өмнөх дугаарууд дээр ярьдэн шүү дээ. Зах зээлийн хамгийн оргилд хэн ордын бэ гэхээр туршлагагүй хөрөнгө оруулагчд. Ёроолд нь хэн ордын бэ гэхээр нөгөө туршлагатай хөрөнгө оруулагчд ордог гэсэн. Berkshire Hathaway одоо Warren Buffett алдартай хөрөнгө оруулагчийн үүсгэн байгуулсан conglomerate одоо айгүй том компани, group компани. Саяхан удирдлага сольсон Warren Buffett идэвхтэй зодог тайлаад Greg Abel гэдэг нөхөр оронд нь орсон байгаа. Маш олон жил нөө CEO, Chief Operating Officer хийжсэн. Тэгээд энэ дээр юу гэж бичсэн байгаа юм бэ гэхээр Warren Buffett одоо Berkshire Hathaway Warren Buffett-ийн үүсгэн байгуулсан компани сүүлийн 3 жил хувьцаа авахаас илүү зарсан. Маш их хэмжээний cash дээр сууж исэн. Одоо бэлэн мөнгө дээр сууж исэн. Тэгсэн чинь сүүлийн үед юу хийгээд эхэлж байгаа юм бэ гэхээр одоо S&P 500 хамгийн өндөр цэгтээ хүрч ийн, Dow Jones ялгаагүй. За биткойн руу орж байгаа. Одоо биткойны бирж дээр арилжаалдаг сан руу орж байгаа урсгал бас сүүлийн 15-7 хоногийн хамгийн өндөртөө хүрсэн байна гэж. Гэхдээ Warren Buffett-ийн Berkshire Hathaway биткойн руу хөрөнгө оруулалт хийгээгүй шүү. Огт хийгээгүй тийм. Зүгээр ингээд урсгал маань жоохон өөрчлөгдөж байгаа гэж хэлж байна. Тэгсэн чинь Greg Abel орж ирээд одоо энэ Warren Buffett-ийн авж байгаа болон зарж байгаа хөрөнгүүдийг одоо арай жоохон синхрон авж байгаа нь арай бүдэг цэнхрэн зарж байгаа нь. Тэгсэн чинь энэ улирал эхлээд 26 оны энэ улирлаас эхлээд Berkshire Hathaway хөрөнгөний зах зээл дээр хувьцаагаа зархаа болоод хувьцаа авж эхэлж байна. Эндээс одоо 25 тэрбум доллараар авсан байна энэ улиралд. Гэхдээ цаана дахиад 400 тэрбум байгаа. Энэ бол юу ч биш л дээ. Гэхдээ ер нь энэ таны бодлоор нь Greg Abel шинхэн гүйцэтгэх захирлын гаргаж байгаа алдаанууд арай жоохон шуналтчгүй. Яг нь хоёр талтай. Ингээ хараад үзэх юм бол нөгөө Charlie Munger, Warren Buffett байгаа шүү дээ. Нилийн хөгшин. Тэгээд ингээд Google руу хөрөнгө оруулалт хийгээгүй. Урт хугацаанд Apple руу хөрөнгө оруулалт хийгээгүй. Яг жоохон хийсэн. Үгүй хамгийн сүүлд Oracle одоо нэг яг нөгөө 2000 оноос хойш нөгөө Google, Apple тэ Oracle, Microsoft тэ одоо шинэ эдийн засаг. Тэгээ интернеттэй холбоотой тэр технологитой холбоотой ерөөсөө хөрөнгө оруулалт хийгээгүй. Яагаад гэх юм бол би ойлгохгүй юм л хөрөнгө оруулалт хийхгүй. Би ойлгох гэж хичээхгүй. Би Coca-Cola хийн гэх мэт шин тэгээ сууж исэн байхгүй. Тэгээ 2018 19 онд нөгөө доор байгаа хүмүүс ингээ ядахсаар агаад за болоо өвгөн гэж шахсаар агаад Apple хөрөнгө оруулалт хийсэн. Тэгээд Berkshire Hathaway компани түүхэнд хамгийн өндөр ашиг авчирсан хөрөнгө бол Apple. Яа. Тэгээд яаж байгаа юм бэ гэх юм бол бас энэ жил бас Google руу 50 тэрбум доллар хөрөнгө оруулалт хийсэн. Гэх мэтчлэн 15 тэрбум. Тийм. Тэгээ ер нь бол одоо нөгөө за ингээд өвгөн тэгээд тэтгэврт гараа одоо болсон. Гэх мэтчин юм явж байгаа. Сайн ажиллаа, баярлаа. Гэтэ шинэ үе одоо гараад ирсэн. Тэгээд ингээ хараад үзэх юм бол Warren Buffett байхгүй байсан юм бол ковидын дараа зүгээр Microsoft янз бүрийн тэр Magnificent 7, Nvidia гэх мэт компани руу хийсэн бол Warren Berkshire Hathaway бүр ингээ тэнгэр рүү явах байсан байхгүй. Гэхдээ ингээд хямны үйлдвэрлэл, Блацны үйлдвэр ингээ Coca-Cola тэгээд нөгөө өнгөрсөн 100 нөгөө past century, last century ингээд тийм ийм хуучны зурагт үздэг, утсаараа ярьдаг, интернет, мэйл хаяг надад байхгүй нөгөө бүүмерийн хөрөнгө оруулалт хийжсэн болохоор Berkshire Hathaway заяа. Apple хөрөнгө оруулалт хийгээгүй байсан бол Warren Buffett-ийн ингээ домгийн нэр хүнд бүр ингээ хог болох байсан. Тийм учраас хоёр талтай шүү. Тэ. За яг хөө тэгээд ингээд маш олон хүмүүс би өөрөө бас тийм ингээд 3 сар болгон хямрал яалаа. Тэ. Тэгэл би ингээд жоохон агаад хөрөнгө оруулалтуудаа ингээд багасгачдаг. Эсвэл нөгөө put option янз бүр ингээд хэрэгсэл авдаг. Тэгэл хямрал болдоггүй ингээд дахиад ингээд яваад өгдөг байхгүй. Тэгээд зарим хүмүүс эдрээ. Чи жилийн өмнө яалаа хөрөнгөний зах зээл хямрын чи шаасан одоо яаж байгаа юм бэ гэсэн чи хямраагүй. Гэхдээ би буруу юм байна. Би шууд буцаагаад хөрөнгө оруулалт хийгээд эхэлдэг байхгүй. Тэгээд нөгөө үзэл бодлоо ингээд хөвсгтэйг ингээ өөрчилдөг. Тэгээд урсгалаараа явах ёстой.
Гэхдээ нөгөө Charlie Munger, Warren Buffett нөгөө 80 90 нас гараа явцсан. Тэр технологийн юм би угаасаа сонихгүй хизээч тийш хөрөнгө олт хийх гэх мэт чинь ер нь бол Warren Buffett сүүлдээ Berkshire Hathaway жоохон сатаа болсон. Тэгээд ер нь одоо ингээ баг зэрэг хөрөнгө олт хийж байгаа. Гэхдээ Warren Buffett-ийн үндсэн зарчмаасаа нэг холдохгүй баха. Нөгөө Warren Buffett-ийн үндсэн зарчим гэснээс одоо нөгөө value investing гэдээ байгаа шүү дээ. Тэгээ хямдхан үедээ авмаар. Хямдхан үедээ авдаг. Одоо жишээ нь mouse $100 үнэтэй яг үндэ. Гэхдээ магадгүй нэг муу мэдээ гараад ч юм уу гүйцэтгэх захирал нэг ямар нэгэн тэнийг юм хийгээд 70 болонгууд авдсан шүү дээ. Энэ стратеги гэхдээ одоо үед зөв шүү. Гэхдээ ингээд нөгөө хямрал болохгүй. Хамгийн сүүл томоохон хямрал ковидын үе гээл нэг жоох ингээд яваал буцаага өсөө явсан. Тэгэл нэг Трампын тарифаар нэг жоох гээл ингээд буцаага дээш явсан. Гэхдээ хамгийн яг жингнээсээ чи тэр 2008 9 оны хямралыг чи мэдчихгүй. Тэгээ тухайн үед чид настай байсан. Маш чах. Тэгэл ингээ явж исэн болохоор гэхдээ би санжийн заа ингээ өглөөс ирээд хөрөнгөний зах зээл харна улаан. Маргааш сэрн улаан. Сарын дараа сэрн дахиад улаан. 6 сарын дараа дахиад сэрсэн чинь ингээ улаан төсөөл үүсчих заяа. 9 сар дараалаар дандаа улаан. Буурал идэг. Чиний ингээ итгэл бүх юм ингээ мэрээл идэг заа. Тэгээ чиний багц шинүүднэр ингээ яг лааш ингээ хайлаа. Чи тэнийг дампуурлаа. Удахгүй 0 хүрнэ. Хаа. Тэгээ ингээ бүр ингээ хамгийн сүүлийн унал нь амар дөрвтэй заяа. Ингээ буцаагаад ингээ босоод ирэн заяа гэсэн чи. Амар шархаа ингээ долоож исэн болохоор нэг бүтэн жил ингээ улаан юм харсаргаад маргааш дахиад улаарна гэсэн. Ингээл буцаага өсөөл. Өсөөл. За одоо бүсэж байгаа юм болов уу гэж хөрөнгө ол тэгээ дахиад унааш аачлаа. Тэгэл гүн траума авдаг байхгүй. Тэгээ ингээд ийм яг ингээд 2008 9 оны хямрал ингээд бүр ингээд хүнийг бүр яг нэг нохойг зодоод хизээж хүний хашаал руу ойртдгүй болгодог байхгүй. Энэ 2 жилийн хямрал тэгдэг байхгүй. Тэгээ энэ зах зээл дээр байгаа хүмүүс ихэвчлэн тэрийг юусэн мэдэхгүй. Аимшигтэй шүү. Би наад нөхцөл байдал тах юм бол яах юм бэ? Тэгээ ингээд халзраа дуустдаг байхгүй. Одооныхаасаа бүр хурд. Тэгээд тэрнээс буцаа гарах хэвээр. Эсвэл тэгээ Warren Buffett яасан бэ гэх юм бол тэр тиймэрхүү төрлийн супер хямралыг 4 5 удаа харсан. Тэгээд юу сурсан бэ? Эхнийх дээр ингээд шархаад олоож исэн. Хоёр дахь дээр бас нэг тодорхой хэмжээ шархад олоож исэн. 3 4 дахь дээр ингээд за ингээд эргэн тойрны хүмүүс ингээд амиа хорлож эхэлж байна, өсрөөд эхэлж байна. Одоо авах хэрэгтэй юм шүү гэд ингээд тэрний дагуу явсараагаад одоо ингээд маш олон жил хямрал болоогүй. Тэгээд Warren Buffett юу л гээдсэн бэ гэх юм бол цонх хараад байсан байхгүй. Өндөр санхүүгийн офисын цамхаг. Тэгээд хизээ хүмүүс өсрөөд эхлэх юм бэ? Тухайн үед би авмаар байна гэж хүлээж ирсэн. Тэгээ болдоггүй. Яг гоо саяны асуултын юу н одоо хүмүүс илүү нөө геополитик тулгуурлаа тийм үү? Эсвэл одоо нөө илүү тренд одоо хайп те хиймэл оюуханы дата центр юунд software hardware гэж явж их шиг байна. Ер нь бол нөгөө ийм paradigm shift-ууд амар их болдог. Тэгээд нөгөө трендууд ингээ өөрчлөгдөг. Тэгэл гинт чип үйлдвэрлэгч дараа хиймэл байхаан дараа нь юу дараа нь тэгээ optics тэгээ memory гэл ингээ шилжил явдаг. Тэгээ амар сонирхолтой. Ер нь бол өмнө нь бол юм байгаагүй юм шиг надад санагч байна. Гэхдээ би яг сайн санахгүй байна 10 жилийн өмнөх үе. Гэхдээ одоо яах ёстой юм бэ гэх юм бол тэр social media амар хөгжсөн. Тэгээд нөгөө мөнгөний урсгал анхаарлын төв хаана явж байгаа юм бэ? Тэрийг аягүй сайн мэдрэх ёстой юм шиг бийлээ. Жишээлбэл манай хямрал хүлээгээд суугаад авахгүй те. Тийм хямрал хүлээгээд суухан одоо тулт нь хүлээлээ шүү дээ. Тэгээд ингээ хараад үзэх юм бол бас саяхан манай school committee-ийн хүмүүс бидүүлээ ямар зөв арилжаа хийж чадсан бэ гэх юм бол тэр ашгууд нэг удаа quantum computing дээр цум хийлээ штэ. Бараг мөнгөө 2 3 нугалсан. Би тэндээ сүүлэгтэн дахиад шаалсан штэ. Өшөөгөө авах. Одоо өшөөгөө авнаа гэж хэлбэрлэл сууж исэн баггүй. Гэхдээ яаж исэн бэ гэх юм бол нөгөө semiconductor optics memory руу бүх анхаарал нь явцсан. Quantum computing хинч яриаггүй. Гэхдээ нөгөө IonQ-гийн хувьцаа 40 мөч 50 дээр байсан ингээ тренд доош байсан байхгүй. Тэгээд за окей ингээ эрсдэл ашигын харьцаа 100 юм байна гэд Ion Z RGTZ лөө хийгээд тэгээ баг тэр хийдлээ багц дотор ингээ 12% эзэмшиж ирсэн үү? Тэр ингээ 2.5 нугарсан шүү дээ. Дунджаад яг нэг 2 2.5 гэх мэт чинь тиймэрхүү юм болсон. Яа, team momentum энэ одоо жоохон өөрчлөгдөж байгаа. Тэрэндээ ингээ засан зохицохсоо. Тэгээ дараагийн үе гарч ирнэ үгүй харъя.
Тэрэндээ ингээд зүгээр ингээд мэдээлэл моментумын урсгалтай ингээд сайн анхаарах хэрэгтэй. Сүүлийн график нь яг энэ пост нэр бас дурдсан болохоор би оруулсан. Ерөнхийдөө бол биткойн нэг сигнал дутаад байна. Нэг 23 оноос ерөнхийдөө опчонтой байсан. Биткойны талаар юу гэж бодож байна? Одоо 26 онд хүмүүс биткойн руу илүү орж их шиг байна. Ялангуяа сүүлийн үйлрэлд. Би яг сайн мэдэхгүй байна. Ер нь ингээд техник талаас нь харах юм бол биткойн $52,000 руу унахаар юм шиг харагдаж байгаа. Тэр хүртэл унах юм уу үгүй мө харъя. Гэхдээ сая ер нь бол $50,000 руу унсан. 59 билүү? $60,000-тэй нэлээд удаан хугацаанд байсан. Одоо ерөөхдөө дахиад унах магадлал бол миний хувьд бол байгаа хаа. Тэгээд нэг амар аимшиг юм юу юм бэ гэх юм бол томоохон хөрөнгө оруулагч нар хоёулаа өнгөрсөн 7 хоног юм уу 2-7 хоног юм нөгөө Leopold Aschenbrenner ярьсан шүү дээ. Дэлхийн номер 2 том хөрөнгө оруулалтын сангийг бусад хөрөнгө оруулагч нар хоорондоо махлаад идсэн байхгүй. Тэгээ MicroStrategy гэсэн юм байгаа. Дэлхийн бараг хамгийн их биткойныг аваатсан байгаа бачк аахгүй. Гэхдээ зүгээр аваагүй шүү дээ тэр чинь. Зээл мэйл авсан гэх мэт хувьцааны ханш манштай. Тэгээд яах боломжтой юм бэ гэх мэт хизээ нэгэн цагт тэр акулууд мань хүний компанийг Michael Saylor компанийг алах гад цогцыг ингээд задлах магадлал бол байгаа шүү. Who knows? Тэгээд биткойны ёроол нь ирч магадгүй. Гэхдээ ер нь бол одоо биткойн long short би бол одоо тэрэн дээр позиц аваагүй. Яг гэх юм бол өөр хөрөнгө оруулалт хийх зөндөө юм байна уу? Тийм учраас энэ биткойн миний анхаарлын төв ерөөсөө байхгүй. Сүүлийнх нь таны натруу нэг явуулсан юм. Яг энэ өнөөдрийн юу танктай жоохон холбогдолтой бослоо. Гэхдээ straight формусын талаар ерөөсөө хаагдаагүй шүү дээ. Тийм хизээч хаагдахгүй. Удахгүй нэгдэн. Тэнгүүт бид нэр Ираныг аална өө. Тэнгүүт за ер нь энэ хормусын хаалга хамаагүй. Хормус угаасаа хэрэггүй. Тэг яг энэ лөө одоо явж чинь тэгээд айгу funny санагдсан байна. За өнөөдөр ярих гэсэн зүйлүүд энэ байна. Тэгээд нэр би бас шин дуулах мэдээлэлтэй байгаа. Нөгөө Pepperstone дээр данс нээхэд бас жоохон асуудал гарч ирсэн хүмүүс үе байх шиг байсан. Яг гэхдээ нилээдгүй хүмүүс нь бол дансаа нээсэн байлаа. Тэрэн дээр би бас нэг заавар бичлэг оруулсан. Энэ бичлэгийн доор линкээр оруулж идэ. Линкээр оруулчихна. Тэгэхээр өнөөдөр бас дахиад 2 шинэ арилжаа нэмэгдэж байгаа шүү. Тэгээд watch list дээр зүгээр ажиглагдж байгаа дахиад нэг ерөөхдөө нийтдээ ажиглаж байгаа эсвэл шинэ арилжаа Pepperstone дээр 3 шинэ юм байгаа шүү. Тэгээд бүртгүүлсэн дансаа цэнгэлсэн хүмүүстээр тэр арилжааны бидний арилжаа таад дээр бас таад бас орж болно. Тэ. За баярлалаа. За баярлалаа. Хэрвээ та $500,000, $2,000-оор бидний хийдэг судалгаа, шинжилгээ, геополитикийн нөхцөл байдлаас ашиг хүртгийг хүсвэл шинэхэн боломж бий боллоо. Энэхүү боломж бол Pepperstone. Pepperstone компани нь 2010 онд үүсгэн байгуулагдсан. Дэлхийн 7 гаруй улсын санхүүгийн зохицуулах орноос зөвшөөрлөө авсан бөгөөд таны арилжааг найдвартай түргэн шурхаан гүйцэтгэх болно. Мөн данс танхилд ямар ч шимтгэл өгнө. Pepperstone-оор дамжуулаад олон улсын 1400 гаруй CFD гэрээ худалдаж авах боломжтой ба үүнд Америк нэгдсэн улсын хамгийн шилдэг компаниуд, валютын хослол, мөн биржээр арилжаалагддаг сан хүртэл байгаа. Дансаа үүсгэхийг хүсвэл доорх холбоосоор бүртгэлээ хийлгээрэй. Доорх холбоосоор бүртгүүлснээр та 7 хоног болгон бидний арилжааны төлөвлөгөөтэй танилцах болно. Аль хэдийн данстай юм бол доорх формыг бүүснээр бид нар таны мэйл хаяг руу заавар илгээх болно. Мэйл хаягаараа уулзцгаая.